Сэнийг телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Хүүхэд радио. Үл мэдэх цэцэгхэн хот хонд. Самбайцхан охтодоо үл мэдэх цэцэг хот хонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочдоо танилцуул. Жижигхэн 5 настай. Сайн уу жижигхээ? Би яг 6 настай гэх гэж байна. Яг гэх гэж байна. За, чич тэгээ 5 юм уу? 6 юм уу? 5. 5. Энэ нүдний шил одоо 5 хүмүүсийн зүүдэг шил үү? Ямар гоё юм бэ? Чи тэгээ ингээд ийм нүдний шил зүүхээр ингээд орчин ямар өнгөтэй харагдаж байна миний үед? Цэнхэр. Цэнхэр үү? Би нэг зүүж болох уу? Айлын хараа. Хүй нэр хорвоо тэр чигээрээ цэнхэр, үл мэдэх цэнхэр, чичээхэн цэнхэр. Ямар сонин гоё юм бэ? Энийг би авчт юм уу? Болох уу? Удлаа. За зүүж гараа минийхөө. Чи санаж гэнэ үү чичээхэнтэйгээ яаж танилцлаа? Орччихээ дуулдаг. Чи ч одоо ямар сонин. Би санаад байхад чинь минийхөө санаж гэнэ үү яаж яснаа, орж яснаа, юу ярьж ялаа тэгэхэд Гой Чингис хаан. Гой Чингис хааныг ярьсан тий. Тэгээд бас Стрессийн тухай ярьсан тий. Чингис хаан чинь одоо ямар хүн билээ? Чи дахиад одоо Чингис хааны тухай олон өөр мэдээллийг олж авбоо? Бараг. За. Өөр юу мэдэж авав Чингис хааныхаа тухай? Хаанхын хаа юм бэ Чингис хаан гэж үл мэдхээ? Чингис хаан Монголын хаан. За, чи Богд хаан ер нь богд бүх хаанаас ер нь бол мундаг хаан. Богд хаанаас мундаг хаан. мундаг хаан уу? Ер нь бол ингээ богд хаан чинь биш. Чингис хаан чинь ер нь бол бага хахта өсөг бид нэр мэддэг байсан. 9 настай байсан. Тийм. 9 настай байхдаа өсөг мэддэг байсан юм уу? Уншдаг байсан гэсэн үг бүр. Үгүй мэддэг байсан. Мэддэггүй байсан юм уу? Тийм үү жижигхэн чи юу гэж бодож тэгээд дараа түүх судлаачийн хувьд юу гэж бодож байна? 9 настайгаа уншдаг байсан юм уу? Уншдаггүй байсан юм уу? Уншдаг. Тэгээд штэ ер нь ингээ боолнуудаа ингээ өсөг хүмүүстэй гээд тэгсэн чи богд хаан улам сайжруулад бас ингээ тараагаад Би ч одоо боолнуудаа гээд нэг үг гарлаа. Боолнууд гэж юу юм? боолнууд нь ер нь бол тэр хүмүүс Чингис хаан дээр зарцнуудыг хийгээд байгаа юм шүү. Тийм. Тэгээд байгаа юм уу? Зарцнууд гэж хин. Зарцнууд гэж зарцсан нөгөө тусалдаг хүмүүснүүд нь үргэлж хэрэг хийдэг. Үргэлж хэрэг хамт тусалдаг дайснантайгээ тулалдаг. Зарцнууд уу? Харин бас гоё энийг аваад ир гэсэн чи аваад ирдэг. За. Тэр чинь их чухал хүмүүс байна тэгвэл тийм ээ? Өөр ямар хүмүүс? Амраадаггүй. Амраадаггүй. Яагаад? Богд хаан амраадаггүй. Чингис хаан амраадаг. Зарцнуудаа юу? Яагаад амраадгүй юм? Мэдгүй. Амрах ёсгүй юм уу хайшин? Юу гэж бодож байна манай шүн дундалаа амраах багта. Гэхдээ шүн дунд бас гэрээ ажиллах хийх ёстой. Тийм болохоор тулдгүй юм байлгүй. Стэгдэг байх нь байна тийм ээ. Гөмөх ажилсаг ард түмэн юм да тийм ээ. Гэхдээ ер нь одоо зарцнуудгүйгээр зүгээр л өөрсдөө ингээд байлдвал байлдаа тэгээд гэрээхээ ажлыг хийвэл өөрсдөө яга хийж болдгүй юм. Хаанууд чинь ганцаараа байхаар чинь нэг хүн яаж ийм олон цэргийг дэлхий? Нэрэ тийм те. Гэхдээ тэр чинь заавал зарцнууд биш зүгээр цэрэг эрс байж болохгүй юу? Хамт одоо байлддаг баатрууд тийм. Ер нь баг юм дөө. Хаан байгаа штэ. Тэрэн дээр цэрэг байгаа зарцаага. За. Тэнд эмэгтэй хүмүүс байна уу ер нь? Эмэгтэй хүмүүсүүд нь хоол хийдэг. За. Бид ингээд хаан ингээд суудсан ингээд сууж яхад навчаар ингээд хэрвчдэг. Ингээд хаан ингээд сууж ихэд ингээд хэрвчлээл тэгээд бас хойн хүргэж өгөөл байдаг. Тэгэл ингээд сэвждэг хажууд нь. Тэгээ бүртээ үжин эсвэл дондог дулам хатан энэ бас ингээл байж ах уу ингээд байж ах уу. Зүг. Юу гэж бодож байна? Барагаас тийм бахата. За та хоёрыг зовоочлоо. За баярлалаа түүхийн хичээл зааж өгсөнд.
Маш их баярлалаа. Зүгээр дээ. Юу? Одоо жижигхнийхээ гэрийнхэнтэй бас хүүхдүүдэд танилцуулъя, тийм үү? Тий. За, гэрийнхнийгээ танилцуул да та. Нэг жоох ярь да. Аавын ээжийн хин гэдгийг ямар ажил хийдгийг гээд. Багт музей ажил хийдэг. Ямар ажил хийдэг? Богд музей. Богд музей ажил. За, богд музейг чи мэдэх үү? Очижсэн үү? Чи сая богд хаангээ яриа үсттэй. Чи музейд очиагүйж яаж богд хааны загцнуудтай байсан юм мэдээд байгаа? Би зүгээр л үздэггүй мөртлөөсөө мэднэ. Тэгээд штэ би номон дээр уншсан юм. Монгол улсын нөгөө нэг музей дээр очиж баахан Чингис хааны юмнууд байсан. Тийм үү. Би гараа музей би энд очих гэж ихтэй харсан. За, тэгсэн чи яаж ийн? Гоё юм уу? Гоё лээ. Чи нэг орч үзээрэй заяа. За. Чи бол богд музейг бол одоо ерөөсөө ингээд л ерөөсөө бүх болон тохойг нь мэднэ үстэй аавыгаа дагаж очисоор байгаад. Доктор гоё бурхад харсан баха. Оо, за бурхад гэж хийм бэ үл мэдэх минь. Тэнгэр дээр ээждэг. За, яахаараа тэнгэр дээр байгаа юм богд хааны музей дотор байж байгаа юм. Заримдаа газар байдаг. Манай гэрт бас бурхан байгаа. Оо, танаа гэрт бас байна уу? Хаан мэн бурхан. Дочны өрөөний хажууд. За, юу ээжийн тэр бурхан тэгээ тэнд? Юу зөндөө олон бурхантай. За, юу ээжийн тэд нар? Ажил хийж гин үү? Юу хийж гин? Харахгүй байсан. Харагдахгүй байдаг. Чи тэ бурхан гэж яаж мэдсэн юм? Бурхан гэж юу? Тий. Бурхан гэж би багасаа мэддэг байсан. Бүр багасаа мэддэг. Чи өөрөө бурхан юм биш үү? Тэгэж бодож үзсэн үү чи ер нь? Хэрвээ чи бурхан байсан бол юу бурхан чи бүхнийг хийж чаддаг гэж ярьдаг тийм ээ? Тэгэхээр чи юу хийх байсан бол бурхан байсан бол? Бурхан байсан бол хөхт төрүүлээд бас гоё дайснуудаас хамгаалах байсан баг та. Тийх бах. Тэрийг заавал бурхан байж хийж яах юм? Чи зүгээр л одоо хүн байхдаа л хүүхэд төрүүлээл тэгээд дайснаас хамгаалчих болно штэ. Тэг ер нь бол том болоод чи гэр бүлтэй хүүхэдтэй болно гэж бодож байна уу? Өөрөө хүүхэд төрүүлдэг болохгүй юу? Төрүүлдэг болохгүй. Бурханаас гуйгаад надаа ийм хүүхэд төрүүлээрэ гэж хэлээд бурхан ихлэ төрүүлээд дараа нь гидсэнд нь очдог болохгүй. Өөрөө ерөөс төрүүлдэг юм те. Бурханаас гуйгаар ирдэм үү? Одоо л ойлголоо штэ. Даанч би гайхацсан байна. Намаа бага хад ээж ингэсэн утан дээрээс үзүүлсэн л те. Ер нь хүүхэд ер нь яаж ээжийнхээ гидс рүү ордог вэ гэж. За яаж ордог? Ер нь ингээд жижиг юм байдаг. Амар жижиг. Тэгээ ингээд усан шиг юм дотор ингээд явж байгаад нэг юм бөөрх юм дотор ингээд ороод идэг. За. Тэгэл зарим нь орохгүй байхаар буцаа яваад өгчдөг юм шиг л. Тэгжээгээл дараа том болоо урагчдаг. Тэр нөгөө жижиг орсон урагчд юм байна тий. Тэгээ ер нь баг бид тэгээ бүр том болсоор байгаа. Тэгээ бид нар шиг болчт юм уу? Тий. Чи ойлгож байна уу битэр яриаг? Гизэн доктор нэг бүндгэр юм хүүхэд төрүүлсэн гэсэн үг. Бүндгэр юм уу? За. Тэгээд ер нь бол би ойлгохдоо одоо бид нар л хүүхэд төрүүлээд байна гэж боддог болохоос үнэндээ бол бурхан биднэрт өгөөд идэм байх зүг үү? За ойлголоо. Та тэгтээ том болоод ер нь бол бурханаас хэдэн хүүхэд гуй гэж бодож байна? 3. Хаана байгаа юм? Алинаш гараа өгчээ. За надад хэд байна? Тэгэхгүй шүү. Чи бэдэд өгөрөө. Яхаараа бэдгүй. Ойлголоо. Би төрүүлсэн болохоор одоо байхгүй байгаа юм болов уу? Тийм. Минийх тэр юм гарч гинэ. Чи жижиг ингэсэн хардаа. Хэдэн хүүхэдтэй болох юм шиг байна. Та чи бас бурхан юм шиг байна шүү дээ. Жижиг ингээ гараа ингээ атгадаа. Йоо, нэг авч зоочлаа. Чухал ажил хийж байгаа учраас. За. Нэг хүүхэдтэй юу? Ганцхан уу? Баг байна штэ надаа тий? Жижигхэн. Миний хэдэн хүүхэд гуй гэж бодож байна ер нь? Нэг байхгүй байна уу? Байхгүй байна уу чиний хөөе? Уг нь чи 3 гэд нэг юм хэлсэн дээ үл мэдэх минь. За яах вэ? Ер нь бол ингэж ойлголоо чичээхээ. Ерөөсөө бурханаас ингээд гуйх юм байна. За надад хэдэн хүүхэд бурхан байна гэж хэлчихвэл энд байсан байгаагүй өхөл юм бэ штэ. Зөв үү? За. Чичээхэн гэдэг нэр чинь ямар өчтэй нэр үлээ чи мэдэх үү?
Чингис хааны охиных нэр. Тэр. Чингис гэхээр чи үсгэрж байгаа. Тэгэхээр ингэ жижигхэн гэх. Чингис. Тийм байна те. Чамд гоё нэр санагддаг. За. Миний үгийн ээж нь хин гэх үү? Миний ээжийн нэр чинь Мөхтөр. За, ямар ажил хийдэг миний үг ээж? Офис гэж юу хэл мэдхээ? Офис гэж юу? Ер нь бараг кофетэй адилхан санагдав. Зөв. Офис, кофе. Гү нэр тийм байна. Кофе уудаг ажил юм болов? Ээжийнх нь ажил. Үгүй юу? Тэ юу хийдэ? Гоё юм хийгээд зураг зурж болдог. Тэгээд бас гоё ажиллаа хийгээд гоё цаасан дээр ажил хийгээд ингээд манай ээж өмгөөлөх чинь бас цаасан дээр юм ажил хийдэг. Тэгээ бүр компьютер дээр хийдэг. За ер нь баг Бас бүх ээж компьютер дээр хийдэг. бас компьютер дээр хийдэг. Ер нь жирийн ажилтай адилхан. За тийм байна. Жирийн ажилтай адилхан юм байна. Танаа тэгээ аав чи илүү ядарч ах шиг байна уу? Ээж чи илүү ядарч ах шиг байна уу? Аав. Яагаад? Яагаад гэвэл аав зөндөө их мөнгө цуглуулад бидэнд гоё юм авч өгдөг. За. Ээж нь яа дээ бага мөнгө цуглуулад байна уу? Аха. Үрчээд байна уу өөрөө? Олсон мөнгөө хаашаа үрчээд байна? Юм авахта. За юу авчаад байна? Хүнс ногоогоор бас тогсоомоор. Ээж нь тоглоом тоглолт юм уу? Надаа өөрөө тоглоом авч өгөө гэд. За чамд хамаг мөнгөө зарчдсан юм ба штэ жижигхэн. Тий. За тэгээд одоо тэр олсон их мөнгөө аав нь тэгээ яах вэ? Ингээд гоё надаа бас юм аваад тэгсэрнээ бас скул гоё мөнгөөр өөр улсаар бас аялна гэсэн. За. Чи хэнийгээ дүүрээсэн ер нь? Аав уу ээж үү? Одоо аавыгаа дөрөөдөг гэсэн чи жоохон ээжигээ дөрөөдөг болчихсон. Тий, жоохон дөрөөгээд. Яванда тэгээ бүр их дөрөөнө гэж бодож байна уу ер нь? Яана гэж бодож байна? Тийм л ихэд. Тийм л. Томолоод ямар аав болох юм? Нэр тийштэй би ямар сони юм ярьдсан бэ ч одоо том болоод ээж болно үсттэй. Тийм үү мэдхээ. Манай жижигхэн чинь стрессийн тухай бол өстэй ярьж өгдөг байхгүй тий. Одоо эн чинь ингээд ерөөсө хүн болгон стресстэй гэж штэ тийм үү? Жижигхэн. Уурлагаараа стресс гэж хэлдэг заримдаа. За, уурлагаар стресс гэдэг. Өөр яхаар стресс гэдэг? Өөрийгөө мэдэрч чадахгүй байвал. Өөрийгөө мэдэрнэ гэж яахыг хэлдэг. Ингээд өөрийгөө барьдгийг мэдэрнэ. Бас өөрийгөө ярьж байгааг сонсхийг мэдэрнэ гэдэг. Наач аяг чухал биш шүү. За ойлголоо. За тэгэхээр штэ өөрийгөө мэдрэхгүй бол стресс нь, уурлуул стресс нь. Өөр яавал стресстэх үү? Би нүдүүл стресс нь бас. Яг үнэн. За тэгэхээр энэ олон стрессүүд ингээ бий болчхоор яах вэ? Хүн стресстгээр юу нь яагаад манай ээж надаа нэгийг зааж өгсөн. За. Нүдээ энэнд 10 тоолох штэ. Гүй чичээхэн гүнж бишээ хатан минь сайхан Тэгээ суугаа. ингээд 10 удаа амьсгах штэ. Эсвэл 5 удаа амьсгах гэж 1 2 3 4 5 гэчихэд буцаад амьсгаа гаргахаар бас тайвширдаг. Өөрөөр хэлбэл тайвшир гаргана байна. Стресстүүл яадэ хамгийн гол нь би яадэ. Би юу жоо өвдөн. Хямар нь өвдөн те. Тий ингээл цус чи ингээл хурдан гүүгээл, зүрх чи ингээл хурдан цохол тийм үү? Тийм эсээр стресс гэчдэг. Тий тэгэл гэд ингээл тэгэхээр яах вэ? Гарах нь болохоор амьсгал авах нь штэ гүнзгий. За тэгээд би одоо юу руугаа дараачийнхаа хэсэг рүү шилжих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр яадаг лээ би дараачийн хэрэг зочноо яадаг лээ. Цэгэр оруулдаг. Таалгадаг. Тийм үү? Тийм чи тэгтээ нэг харсан санагдаад байшаа чимээг байгаараа би одоо энд таалгах гээд байна заа юу. Жижигхэн. Одоо штэ нэг хүн орж ирнэ за. Тэгээд ямар хүн орж ирэх үү гэхээр штэ чи таагаараа заа юу. Энэ хүн бол яг үл мэдхтэй адилхан ийм малгай өмсдөг байсан. Үл мэдхийн малгайг хардаа. Яг ийм малгай өмсдөг байсан. Шулам одоо болчих. Юу? Яхаараа шулам шиг байдیں۔ Энд чи. Тэгтээ одоо болчих. Үл мэдхийн би шулам болгочих. Тэгтээ одоо болчих. Тэгтээ одоо начиг адилхан юм малгай өмсдөг хүн болчих. Яа миний өөрөө өдрөх яхаараа нэр муу үл мэдхийн минь чи нэрээ бас хэлэх юм аа. Шулам гэж юу байдیں۔ Шулам гэдэг чи. Шулам гэдэг чи. Ийм үү. Би шулам ямар өнгөтэй гэдгийг ямар өнгө дуртай гэдгийг мэднэ. За. Үзмээ яга.
Ёо ягаан гэж хэлээгүй нэг юм намайг хэлээд байгаа юм бол гэж бодлоо шүү дээ. За ерөнхийдөө ойлгоч та. Тэгэхээр шулан биш. Тэгтээ яг ийм гоё малгай өмсдөг байсан. Гэхдээ шулам шиг ажил хийдэг байсан хүн ирнэ. Би энэ хоёрыг давж ярьж дуусахгүй. Ингээд дараагийн хэсэгтээ орё. Зочноо орё. Ийм ажил байдаг юм уу? Тэнэн. За ямар зочин ирээс уц үл мэдэх өөрөө танилцуул. Ер нь бол би вэ дөө. Гэхдээ Сайн уу үл мэдэх хаа? адилхан малгайтай юм. Тэгтээ тэр малгай нь биш үү одоо эн ч одоо өчигнөө олон жилийн өмнө үл мэдэх. Тэгэр өнгөтэй. Хөөе чи яаж мэдсэн? Чи та хоёр сая яриадсан чи бүгдээр хэлээд өгсөн юм уу? Яг үнэ. За миний хөө өөрөө яар. За энэ ч одоо ямар учиртай хүн ирээ суудсан байгаа вэ? За сайн байцгаана уу. 2 төл мэдэх бэлгүүн байна. Тэгээд одооноос 22 жилийн өмнө үл мэдэх. 22 жил. 22. Яа. Хөтлөгчөөр хийжсэн. Миний чи тэгэхэд хэдэн настай байлаа? 6 юу? 6 юу? Бас л яг одоо энэ 9 дэх хөл мэдхтэй адилхан байсан байна тий. Тэр хэлчихсэн. Тий. За тэгээд аваад ирсэн юм үзүүлдэ бид хэдэд. Энэ болохоор яг тэр үедээ миний өмсөжээс яг үл мэдхийн хувцас байгаа. Нөгөө жижиг хараа. Ийм жижиг юм байсан. Ийм байсан гэд чи тэ шулам ийм хувц өмсгүү чи боддоо. Энд чи хамгийн хөөрхөн бөгөөд өмсдөг байхгүй юу? Яг энэ өмдөн үү? Тэгээд ийм өмддөөгөө. Тэгээд энийгээ өөрөө авч үлдээд малгайгаа бол шилжин явдаг цом шиг байсан учраас үлдээсэн. Дараагийн үл мэдэх төгсөөд үлдээжсэн. Тэгсэн. Тэгэхээр яг уу хоёлаа мэдээж одоо тэр үеийн 22 жилийн өмнө хэмиг игч нь бол баг ер нь л ганц хоёрыг санаж гин. Чамд бол нэлээд их дурсамж байгаах гэж бодож гин. Жижигхэн гой. Нэг ийм олон зочин байдаг л байсан тий. Санаж гин үү? Чамд одоо жишээлбэл хамгийн санаанд үлдсэн ямар хин гэдэг ямар зочин байсан бэ? Тэр хүүхэд яагаад байсан? Зөндөө бүгд л санаанд байна л да. Тэгтээ нэрийг нэг санахгүй Яг төсөө байвал тэгээд бас хаяас гадуур таард ш. Нэрээ юу? За жишээлбэл ямар хүүхэд таарсан? Нэг эрэгтэй би өөрөө санахгүй байгаа байхгүй юу? Тэгээд яг юм яриангууд нэрээ тийштэй яг үүмүүлж ийсэн яг UBS-ийн яг юунаасаа гараад үүмүүлж ийсэн. Эфирээс гараад. Тийм үү. За тэгээд манай үзэгчтэй шүү дээ тий алдарт нөгөө жуюи гингүүтэл ойлгоно тийм үү? Тэгээд тэр жүрүр гэдэг одоо бол их алдартай компани маань тийм ээ тэр үед дөнгөж бас үе таалгааны хийгээд анхныхаа одоо нөгөө хүүхдүүдэд бэлгэлж ирсэн тий. Тэгээд ингээд жүрүргээд хэлээрэ гэсэн чи ерөөсөж чадахгүй дандаа жуй гэсээр байгаад улсууд одоо тэр жуй гэдгээр нь бас тэр брендийг тий их одоо алдартай болгосон гэж би боддгийн миний үгийн тэр үг. За тэгээд өөр одоо чиний олон хэлсэн бас онгоонууд байдаг л да. Чиний ганц хоёрын ярьдаа чи санаж байна уу? Тийм. Би яг эмээг 20 гуталтай гэж хэлжсэн байхгүй юу? Хүүхдүүд яриад тэгсэн чинь тэрийг хүмүүс 100 гуталтай гэж давсалсан. Би чи ингээд давсалсаар байгаа янз бүр. Би давслаад хэлсэн чинь бүр давстай болоо. Тэгээд энэ тэнд явж байгаа танаа эмээ 100 гуталтай юм уу гэл. Тий. Чи чинь зочинтойгоо ингээд хилэнгүүт улам тэрнээс мундаг болох гал зочин 3 гуталтай гэхгүй юу? Тэгсэн чинь би манай эмээ тэгвэл 20 гуталтай гэсэн тий. Тэгсэн чинь би тэгэхээр бүр инээ төрөд эмээг нь би тань мэднэ тий хардсан учраас тий эмээ ямар гуталтай гэсэн чи юу гэлээ? Энгийн гутал гэж байгаа. 3-4 гутлын нэр хэлсэн юм энгийн гутал, Монгол гутал. Тэгээд үлдсэн Бакал хэлсэн. Тий. Биш Чингис ах усны гутал. Тий. Монгол гутал тэгээ үлдсэн Бакал. Эмээс та баа Бакал үлдсэн явж идэг гэж тий. Энэ өмсөрөө. Даа чи нэг зүйлгээд тэгтээ. Тэгээд ингээд дараа ингээ хосч. Шин ингээ зүг өмсөөд үү? Таарах нь үгүй юу? хувцас өмсөх. За одоо өстө яг байж тэгээд чи өмнөдийн тэгээд за тэгээд хүмүүс манад өмнө одоо нөгөө энэ нэвтрүүлгийг үзчихсэн яг одоо манай энэ бэлгүүнтэй маань ижил насны тийм ээ үеийн хүүхдүүд тэдний аав ээжүүд бол яг бэлгүүний хуучин төрхийг бол яг санандаа нэг юм алаг нүдтэй хүү байсан л гэдэг байгаа юм тий. Тэгээ ер нь бол олон үл мэдхүүд бүгдээрээ өөрийн гэсэн өрмөц төрхтэй, өрмөц яриа хөөрөөтэй тэгээд одоо хүмүүс тэгээд үлдсэн байдаг. Миний дүү бол тэр жуй үеэр болоод ингээд олны дунд ингээд тий
Манай үйл мэдгч одоо ямар бас өнгөнүүд гаргаж байгаа байлээ? Нөгөөний ягтлан бодогч гэхээ ягчин. Чи ягтлан бодогч биш ээ. Ягтлан бодогчийг чи ягчин гэсэн тий. Байж чи нэг хөөхөн хамгийн анх нэвтрүүлэг эхлэхэд юу гэж хэллээ? Хүүхдүүд сайн байцгаана уу? Хүүхдүүд аюулээ? Үл мэдэгдэх. Үл мэдэгдэх цэцэг хотхон гэсэн тий. Тэгсэнтэй юуны үл мэдэгдэх. Миний үуч одоо өөрөө бас хүүхдтэй болсон тий. Охинтой болсон. Хэн блэ нэр нь? Үжин. Үжин одоо хэдтэй хэлээ? Одоо 2 хүрэх гээ. 2. За одоо нэг 2-3 жилийн дараа яах нь вэ? Нэг фото. Үл мэдэгт орсон байх нь вэ тий. Тэгээд үжинтэй танилцах нь шүү дээ. Одоо тэгээд өөрөө хүүхэд байсан том болоод ингээд өөрөө хүүхдтэй болох 2 ямар хуу мэдрэмжүүд байна ер нь? Охинтой болох мэдрэмж бол миний авч хамгийн гоё мэдрэмж хэлээ. За яаж ийсэн? Дотроосоо огшоо шууд нулимс гай явчихж байгаа. Юу ч болоогүй байна. Тэгээ хүн аав ээж ирээл уйлж байгаа мөхөө уйлаагүй гэл тэгсэн мөртлөө нулимсан гайж. Зүгээр нүдэнд юм орцсон юм аа гэсэн. Яг тийм гоё. Нүдрүү шороо орчих. Нүдрүү шороо орцсон юм. Би яадаг гэснээр чамаг яаж зовоодаг гэснээр чиний ганцхан удаа хэлчих. Ингээд чивдэг ш. Би чамаа чимгсэн юм уу? Над дээр тийм хүчирхийлэл бол үлдэж байгаагүй. Хин дээр үлдчихсэн юм шиг байна. Ер нь бол дүү үл мэдхүүд дээр бас байж магадгүй баха. Яг би нэг нууцаа хэлээ. Яг тэр хүчирхийллийг хийдэг байсан. Би үнэн энэ миний буруу. Яад хэрэг штэ нөө бид нар чи нөгөө ийм олон гоё микрофон байхгүй те. Нүм ганцхан ширхэг микрофон ингэ ширээндээ очоод наачдаг гэсэн байхгүй юу? Үл мэдхээ. Ингиж хүн болгонд ийм гоё микрофон байхгүй. Тэгээд ингээд нөгөө микрофон ингээ би үл мэдхээс гуйдаг байхгүй юу? Нөгөө дүүнараас нь бити оролдоор да ялангуяа тэнгисээс бити оролдоор миний хөөстэй энийг оролдохоор штэ ингээд дуграад идэг байхгүй юу чистаа гэл тэнгүүд ахаа гэчээд яг ингээд гоё ярьжэтэл ингээд над руу ингээд харж байгаа мөртөөсөө гар нь ингээд явдаг байхгүй. Тэгээд ингээд яг тийшээ ойртонгууд нь би бас ярьж байгаа юм шиг гарын ингэж барайл. Тэнгүүд ингээд дахиад нөгөөх нь ингээд явна. Тэнгүүд нь доошоо болохгүй одонгууд нь эндээс нь ингээд чимгдэг байхгүй юу. Тэгэнгүүт нөгөөх чинь ингэдэй ингээд инээжсэн өрн жоохон алах болоод яг ингээд жоохон улаагаад ингээд тэгэл тавьчин тэгээ нэг хэсэг гайгүй болно. Тэгэл дахиад нэг мэтгэд ингээд яа тэгдсэн шүү тэнгисээ уучлаарай гэж. За ингээд маш их баярлалаа дүүдээ. Хүрэлцэн ирсэн. Манай бүх үйл мэдхүүдийг төлөөлж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ер нь миний дүүгийн одоо бүх үйл мэдхүүд маань тийм үү 8 үйл мэдх маань болон тэр үеийн бүх хүүхдүүд бүгдээрээ маш их сайн явж гин гэж би хардаг. Бүгдээрээ ажилтай төрөлтэй амьдралтай аз жаргалтай байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ дашрамд манай энэ нэвтрүүлгийг хөтлөжсэн болон энэ нэвтрүүлэгт оролцож исэн бүх одоо энэ ялхуудын аав ээжүүд ах эгч нарт бүгдээрэнд нь минь төргийа баярлснаа илэрхийлье. Та нартайгаа хамт шүү гэдгээ хэлье. Хайраа ингээд илгээе. Ингээд дараачийнхаа хэсэгт орё. Дүүдээ маш их баярлалаа бэлгүүндээ. За. Би мэдээ. За. За та одоо бараг дараачийн хэсэг маань ингээд ийм гоё маш их баясгалантайгаар эхэлж байна. Гоё юм оо ингээд минийш бараг хэрэг алгадаа та хоёр энийгээ сууж яхад тэгэл ер нь хүмүүсийг бүгдийг жаргаачих юм байна тийм үү? Яг энэ сэдвээр би ярих гэдэг нь одоо та хоёр ингэ шүү заяа. Би нэг үг хэлнэ. А тэгэнгүүт та хоёр би мэднэ гэд хэрвээ тэр үгийг мэддэг бол би мэднэ гэд хэлээрэй заяа. За та хоёр инээмсэглэл гэдэг үг мэдэх үү? Би мэддэг. За инээмсэглэл гэж юу вэ? Инээдэг. Инээх. Баяр хөөртэй ер нь баяр хөөртэй хүн. За тэгвэл яагаад би энэ одоо сэдвийг ярьж байгаа юм? Яагаад инээд буюу инээмсэглэл тийм чухал үг юм? Юунд хэрэгтэй вүлээ инээх инээмсэглэх чинь? Юу гэж бодож байна? Нөгөө бидний ярьсан нөгөө стрессийг алга болгоно штэ ойлгож байна. За яагаар хүн инээмсэглэдэг юу гэж бодож байна та хэд? Ийм хүчлийн инээстэй дээр гаргаад. Ингээд би гжигдээд. Аха. Урдаас хүн инээмсэглэж ивэл хүн яадгүй? Урдаас уурлах уу? Хүн одоо ингээд би чиний урдаас ингээд явж гин заяа. Тэнгүүтээ ингээд инээмсэглүүл чи яах вэ? Инээ. Аха. Ингээ уурлал яах вэ? Уурлан тий. Өөрөөр хэлбэл хүн бэштэй хүнээс ийм инээд олъё гэвэл яах өөрөө яах ёстой байх нь? Өөрөө уурлахгүй их ёстой. Өөрөө инээх ёстой байх нь штэ ойлгосноо. Тий. Танай гэрийн хамгийн их инээдэг нь хэмб.
хамгийн хийнээд юм ийдэн. Тэр тийм байгаа юм. За тэгэхээр танаа гэрийн хамгийн хийнэдэг нь хэн бэ? Жижиг. Жижиг. Манадо. Гэгээлэн тий. Тийм. Тэгэхээр ингээд хүүхэд хамгийн хийнэдэг байхгүй. Тэгэхээр бид нар л ингээд та нараас сурчил гэж би бодоод байгаа байхгүй. Хүнийг ингээд инээж байгаасаа инээж ивэл бид нар яах вэ? Стрессгүй байна, амьдрал гоё байна. Тэгээ манай энэ нэвтрүүлгийг ч гэсэн ингээд би томчуулыг их үзээсэй гэж бодоод байгаа. Тэд нар маань яах вэ гэхээр бүгдээрээ дандаа нөгөө стресс гэдэг аимшигын өвчин яах вэ? Эмчлэн. Ойлгосноо? Гол эмчин та нар шүү дээ. Ер нь бол за чи одоо тэгээд тэр өөрийнхөө ээж авд болон бүх хүмүүст яагаад энийг хэрэгтэй энийг яриадах та? Ер нь бол яагаад инех хэвээр гэхээр ер нь бол хүнд сайн байх байдаг. Тийм учраас хүн заавал инех хэвээр инээмээргүй байдаг ч гэсэн хүчээр тэгмээргүй бол яг хаяал өччих. Санин зөвлөгөө өгд юм бэ. За одоо чи хэл. За ээж авда болон бүх том хүмүүст хэлдэ. Инээд юунд сайн яах ёстой ингээ чиний эрдэмтэн шиг хэлээдхтэй. За. Юу инээхээр эснүүд нь гоё хөөрчдөг. Тэгээд инээхээр бас гоё сэргэлэн болчдөг. Тэгээд уурлахаар чинь бас нөгөө мэдний ирээдсэн стресс ч хөдөлгдөг. Тийм учраас байнг инээж явах хэрэгтэй. Зүйтэй. За ингээ хүүхдүүд маань ийм зүйл захилаа. Тийм учраас томчууд маань үнийг биелүүлээрэ. Ингээд одоо би нэг хамгийн дуртай зүйлээ хийгээд гурал одоо нэвтрүүлэг өндөрлөн заяа. Та хоёр төр хүлээж агараа заяа. За таавар талган чи хэлэхгүй шүү. Энэ дотор юу байгаа гэж бодож байна? Нам. Чи яаж мэдсэн? Чи хэлсэн байна. Үл мэдгээ. Яста нэрэ чи нэрэ өөдгүү чи нэрэ хүнд чин гоё ингээ гинтийн бэлэг гоё байдаг байхгүй чи авч шигэнд нь альдын шивэнтсэн байж штэ. Тэгсэн үү миний өөд юу гэж хэлсэн яг? Нам. Тэгэл чи ойлгоцсон уу? За чидээ баярлж гин үү энд ном байгаа болохоор чи хэдэн ном байгаа гэж бодож чинь тэрийг үл мэдэхгүй дээст. Хэдэн ном байна за? 10. За чи хэл. Юу? Хэдв? Хурд. Таагаараа хурд. Нэг. За тоолё. 12. Наа чи түндэлний ном байна. Түндэлний ном байна. Тийм ээ нөө. Чи бүгдийг чамд байгаа юу? Бүгдээрээ байхгүй. Оо азны юм. За тэгвэл тэгээд гаргаад чирэггүй мэн бүгдийг мэдх юм байна тийм үү? За ингээ ийм олон номыг байна шүү дээ те. Бүгдийг нь уншаараа заа юу. Америк тоо байна. Би бол тоон муу учраас тоолж. Би тоонсаа зүүрдэл тоолж чадна. За дараа тоолоо. Оо за 24 гэдэг байх болтугай гэд ингээд миний хүү штэ том болоод яг одоо байгаа шигэ сэргэлэн цаваа ухаантай чичээхэн гэдэг нэрийгээ одоо өндөрт өргсөн манай одоо улсын том одоо алдартай сайн хүн болоорой заа юу. Дэлхийд алдартай бол заавал манай улсад яах юм тийм ээ. Мэ бэлгээ ав. Өөрөөдөө даах юм уу гүм өөрөө мэдэрээ. За сууж гурлаа тэгээд нэвтрүүлгээ баяртай энтер гин штэ хүүхдүүдээ. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.